Нийслэлийн цэцэг даргын хамгийн газар нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газар хамтран зохион байгуулж байгаа Амар байна уу 2023 сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаагаар улсын их хурлын дарга Зандан Шатар зочлон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Монгол хүний энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийн сэтгэл шингэсэн энэ ажил хөдөлмөрийг нийт монголчууд маань худалдаа авахаас эх оронч худалдаа авалтыг хийгээсэй гэж урааж дэмжиж ирж байна. Нийт Улаанбаатарчуудаа энэ үзэсгэлэн худалдаанд идэвхтэй ярьж оролцож цагаан сарынхаа ширээгээр үндэсний бүтээгдэхүүнээр чимж бие биенийхээ алгыг дээш нь харуулдаг Монгол ёсоор бэлэг сэлтэй өгтөө үндэснийхээ хөдөлгөөнийг дэмжээч гэж урааж байна. Өөрсдийнхөө хийж бүтээсэн юм монголчуудынхаа хийж бүтээсэн сайхан сэтгэл шингэсэн аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бие биендээ бэлгэлцгээе. Аймаг болгон ч гэсэн нэг аймаг нийжгээд брэнд бүтээгдэхүүн авчирдаг уламжлалт тогтооё. Одоо энэ гуц гэхэд хар үнэхээр одоо Монгол хүний уурхаан шингэсэн чанартай хуц сунраа бид өөрсдөө эргэж болж байна. Одоо тэгж гадагшаа валютаа урсгаж валютын ханч өссөнөөс ард түмний аж амьдрал яаж нөлөөлж байна? Ийм учраас эх оронч худалдаа авалт гэдэг бол Монгол хүний ажлын байрыг дэмжиж байгаа ийм санаачлага юм шүү. Ийм учраас нийт Улаанбаатарчуудаа нийт энд хүрэлцэн үйлсэн хүмүүстэй эх оронч худалдаа авалтаа дэмжиж энд хүрэлцэн ирж эх орныхоо төр шороонд ургасан, эх орондоо үйлдвэрлэсэн Монгол хүний бүтээсэн баялагийг бүтээгдэхүүнийг худалдаа авцгаая гэж уриалж байна. Амар байна уу 2023 сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөдгсөн үзэсгэлэн худалдаа нь гадаадаас гарын бэлэг авахгүй үндэсний үнэнч хэрэглэгчийг бий болгохын уриатаагаар 21 амиг 9 дүүргийн 1000 гаруйд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 40 орчим мянган төрлийн бүтээгдэхүүнийг шин 100 аль худалдааны төвд дэлгэсэн байна. Өнөөдөр шин 100 аль худалдааны төвд Монголын 1000 гаруй компани зөвхөн Монголд үйлдвэрсэн бүтээгдэхүүнээрээ сар шин зориулсан үзэсгэлэн худалдааг нийслэлийн засаг даргын хамгийн газрын санаачлагаар зохион байгуулж байгаа юм байна. Энэ өөрөө маш чухал. Яг гэвэл нийтдээ Монголд одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 71% нь энэ жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн салбарт ажилладаг. Монголоос гаралтай бүх бүтээгдэхүүнийг л ашиглаад энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ үйлчлэгийг дэмжих нь өөр Монголын эзэлт гарч холбогдолтой. Тэгээд нийт бизнес эрхлэгч нийт Монголынхаа ард түмэнд их хурлын дарга Гомжийн Зандан Шатрын гаргасан уриалга бол үндэснийхээ баяраар үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэгэлцгээе. Үндэснийхээ мөнгөнд тэмдэгтийг дэмжицгээе гэдэг уриалгыг дахин хүргэхийг хүсэж байна. Тэгээ өнөөдөр Монгол Улсын хурлын дарга бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нараа ирж бас жижиг дунд бизнес эрхлэгчтэй дэмжсэнд баяртай байна. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн 70%-ийг эзэлдэг энэ салбар маань тэгээд үүний одоо 69% нь нийслэл Улаанбаатар хотод байдгаа. Тийм учраас энэ салбар хөдөлмөрийн зах зээлийн эдийн засгийн эргэлтэнд одоо дэм болоход нь энэ арга хэмжээ явагдаж байгааг бас дэмжиж хүрэлцэн ирсэнд бас туйл их баяртай байна. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэл бизнес эрхлэгчтэй дэмжиж шин 100 аль худалдааны төвийн түрээсийн төлбөргүйгээр энэхүү үзэсгэлэн худалдааг дэмжин оролцож нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар үйлчлэж байна. Уг үзэсгэлэн худалдаа 2023 оны 1-р сарын 20-оос 2-р сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.